За намрын энх байрын хэргийг цагдаагийнхан сэргээж шалгана гэсэн гарчигтай мэдээлэл өнөөдөр сонины 3 дугаар сарын 2-ны буюу өнөөдрийн дугаарт хэвлэгдэжээ. Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баяр эх орондоо цагаан сарын өмнө ирсэн. За харин дахин баримтлагдаж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр тархууллаа. Тэгвэл өнөөдөр сонинд гарсан мэдээлэлд Монгол Ардын хувьсгалт нам байрлаж байгаа 2 давхар цагаан байрыг эзэмшил газрын хамт 1.5 сая $аар худалдаа авахар тохиролцсон ч үлдэгдэл 1 саяыг нь өнөө хүртэл төлөөгүй. Америк нэгдсэн улсын иргэн Генсбургд онцгой хэмжээний хохирол учруулсан гэж түүнийг буруутгаж байгаа гэсэн байна. За өглөөний сонины дугаар Савскоби Сенцийг буруутгах үндэслэл байна уу гэсэн гарчигтай нэгэн нийтлэл гарсан байна. Авилгаар эхэлж татвараар үргэлжилсэн хэрэг шинжээчдийн анхан шатны баримтыг үзүүлгүй ийм дүгнэлт шинжээчдийн хөндлөнгийн мэдээлэлээр нотлогдсон гэдэгч нотлох баримтаа одоо ч үзүүлээгүй. Орон нутагт тусламж үзүүлсэн буруутгах үндэслэл гэвүү. За нэг татварыг 2 удаа төлөх ёстой юм уу? За хэнд идэх бол гэсэн дэд гарчуудтай Савскоби Сенцтэй холбоотой хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбартай нийтлэл гарчээ. За өдрийн сонины онцлог нийтлэл 4 настай охины Девачинд хүрэх замыг гэрэлтүүллээ гэсэн гарчигтай нийтлэлийг бичжээ. За монголчууд тэгтлээч ёс жудаг хүн чанар өрнөнжин сэтгэлээ алж байгаагүй байна гэд бодъё гэвч бидний дундаас үрээ хөнөөсөн эцэг амиа хохоолсон их хүн төржээ. За өөр дэлхий дээр ямар оронд ийм эмгэнэлтэй явдал гарч байсныг мэдэхгүй ямар таач бид ийм баймааргүй байна гэсэн бодол цээж бачруулаад байлаа гэсэн эхлэл бүхий нийтлэл хэвлэгдэжээ. За өглөөний сонины өнөөдрийн дугаарт улсын их хурлын гишүүн Номтой Баярыг уурлуулсан талаар мэдээлэл гарчээ. За улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс өнгөрсөн намрын чуулганы үеэр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад дуусгах гэж байтал сэтгүүлч Пүрэв Ням ээлжид эсэргүү асуултуудаа тавьж Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Номтой Баярын хилэнг хөдлөгчдөг юм байна. За улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс өнгөрсөн намрын чуулганы үеэр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад дуусгах гэж байтал сэтгүүлч Пүрэв Ням ээлжид эсэргүү асуултуудаа тавьж Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Номтой Баярын хилэнг хөдлөгсөн байна. Энэ талаар өглөөний сонингоос унших боломжтой юм байна.